Монголын хэлийг хууль бусаар давсан хойд Солонгосын дөрвөсөд. Монголын хэлийг хууль бусаар нэвтэрч орсон Ким Пак Чойл гэх залуу өнөөдөр Сөүл хотод томоохон бизнес эрхлэн амьдардаг ажээ. Тэр 2002 оны 7 дугаар сард замын үүдийн бомбоор ачааны вагонд нуугдан орж ирсэн байна. Чойл нь ачааны вагоны задгаа нүрсэн дотор бүтэн 2 хоног бөхчим халуун орчинд нуугдаж замын үүдэд хүрсэн тухайгаа хожим гадны сэтгүүлчдэд ярьсан байдаг. Замын үүдийн тагнуулын ажилтнууд түүнийг баривчлан Улаанбаатарт хүргэсэн бөгөөд хуучин ах яамны хонгилд Чойлыг 14 хоног сэжиглэн хорж шалгасны хүчинд дөрөвч гэж үзээд бүгд найрамдах Солонгос улсын элчин сайдын яамны ажилтнанд хүлээлгэн өгчээ. Чойл Жининээс задгаа замд атсан вагонд нуугдаж суухдаа хятадын цагдаад 3,000 юаны хахуул өгсөн байна. Яагаад Чойл ганцаараа Монголын хэлийг нэвтэрсэн тухай ийхүү сонин түүхийг хөөрсөн юм. 2001 онд Хятадд хууль бусаар амьдардаг солонгосчуудыг Бээжинд сайн мэдээ тараадаг Чой гэх өмнөд солонгосын номлогч нэг дор цуглуулжээ. Тэнд 3 сар орчим Кристийн номлол заалгаж байгаад 2001 оны 10 дугаар сард Хятадын хэлээр Чойгийн заавраар 14 умард солонгосын иргэн нууцаар давах гэж байгаад баригдсан. Тэднийг авч явсан Чой номлогчоос бусдыг нь Хятадын хэлийн цэргийнхэн баривчлан застав дээр авчирчээ. Энэ хооронд Чойл зогтож чадсан астаа нэг юм. Эзгүй хэр талаар бүтэн 2 хоног зогсолтгүй гүйсэн залуу харангатаж өгтгийн даваан дээр өвөр Монгол айлын бараа харжээ. Нүүдэлчин Монгол хүний сайхан сэтгэлийн ач буйнаар Чойл эргээд Бээжинд ирсэн бөгөөд тэнд 8 сар ажиллаж чамгүй мөнгө хураасан гин. Ямар ч үн хөлсөөр хамаагүй Монгол улсын хэлийг нэвтрэхийн тулд умард солонгос залуу даага нэхэд Монголд орч чаджээ. Тэр өнөөдөр Монгол улсад хөл тавьж хэлийн цэргийнхэнд баригдахад надад үхлээс аврагдсан мэдрэмж төрж байсан. Би өөрийн мэдэлгүй уйлж үлээ гэжээ. Хойд Солонгост төрсэн Пак Чи Хэн гэх эмэгтэй түүх бүр чимэгнэлтэй. 1990-ад онд умард Солонгост өлсгөл нь үрлэж үүний улмаас сая орчим хүн нас орсон гэх мэдээлэл байдаг. Тэр үеэр түүний гэр бүлийнхэн дөрөв зогтсон хэдий ч хизээ мэдгүй болсон өвчтөе эцгээ асрахын тулд Пак Чи Хэн эх орондоо үлджээ. Бүсгүй эцгийнхээ сүүлчийн гуйлтыг биелүүлэхээр хүйтэн өрөөнд нь ганцааранг нь хочиж орхиод солих хувцас аяг будаа хажууд нь үлдээгээд эх орноосоо дөрвсөн юм хэмээн тэрбэр гунигт дурсамжаа иргэн өгүүлжээ. Умард Солонгос даяар нүүрлсэн өсгөлөнгөөс амьд гарахын тулд Чи Хэн болон түүний ах хууль бусаар хил давуулагчдын тусламжтайгаар Хятад руу гарч чаджээ. Гэвч тэнд тэдний хүссэн аз жаргал бас ирсэнгүй. Тэд Хятадд нэгэн айлд 2-7 хоног орчим амьдарчээ. Гэтэл чи үнэхээр гэр бүлээ сайн сайхан амьдруулъя гэж бодож байгаа бол Хятад нөхөртэй гэрэл гэсэн шаардлагыг залуу бүсгүйд тулгажээ. Хэрв татгалзвал гэр бүлийнхнийг маань эргээд Солонгос руу албатан хүргэж өгнө хэмээн занал хийсэн учраас зөвшөөрөхөөс өөр сонголт түүнд байсангүй. Ийхүү тэрбээр Хятад нөхөртэй толгой олбжээ. Намайг нөхөр болох хүн маань 5,000 юанаар худалдаж авсан. Энэ нь Их Британий 500 орчим фунттэй тэнцэх хэмжээний мөнгө. Би чамайг худалдаж авсан болохоор чи миний юу хэлсэн бүхнийг гүйцэлдүүлэх ёстой хэмээн мөнөө худалдаж авсан ир маань шахаж шаарддаг байлаа. Хэрв чи жижигхэн зүйл дээрч дуулгаргүй байх юм бол чамайг дарга нарт хэлж барьшлуулна. Чамайг би алдчихвал хинч мэдэхгүй. Энэ тухай хинч дорсохгүй өнгөрөх болно гэж занал хийлдэг байв. Би жирэмсэн болсноо мэдснээс хойш өөрийгөө ямар ч хамгаалтгүй ойр ганцаар үлджээ гэдгээ ухаарсан юм. Миний амьдарч байсан гацааны ойролцоох толгод дээр харуул хамгаалтын пост байдаг байлаа. Энэ постын дарга нэг удаа намайг хөсвөл жирэмсэн гэдгийг маань мэдээгүй юм болов. Чи эндээ үлдэж болно гэж хэлж байв. Ингээд удалгүй болдог юм болдгоороо олж би хүйт даасан өрөөндөө гав ганцаархнаа 11 цагийн турш өвдөж шаналсны эцэст хүү төрөөлөв. Над дээр хинч ирсэнгүй. Яаж ийж байгааг минь асуух хүнч байгаагүй. 6 жилийн дараа Чи Хэнийг орон нутгийн удирдлагууд олж мэдэж умард Солонгост эргүүлэн хүлээлгэж өгчээ. Тэр хүүгээ Хятадд үлдээхээс өөр аргагүй болсон байна. Хятадд баривчлагдаж эргэж ирсэн залуу ээжийг эх орн нь эдийн засгийн дөрөвч хэмээн үзэж хөдөлмөрийн лагерт засан хүмүүжлэх ажил хийлгэхээр яллав. Тэнд ажил нь хүнд, амьдрах нөхцөл малаас долоондор. Уулын налууг тарилангийн талбай болгож засахаар хүмүүжигчид улаан гараараа хад чулуутай ноцолдог байлаа.
7 дугаар сар гаргаад төмс хураахай үеэр хаягдал жижиг төмсийг шавар шороотой холин байж түүхийгээр нэдэж голзоогоно. Үнэхээр төвчгэд бэрхтээ. Умард солонгос бол тэр аяараа аимшигт том шорон. Тэнд хүмүүс үргэлжийн мөнх хөлн зэл мөн таарлцсан болгоноро улаан голоо залгуулна. Харах хулганд могой зэрлэг ургамалч бараг үлдээгүү хэмээн чихэн ярьжээ. Гай ганц энэ биш. Тэр энд ажиллаж байхдаа хөлөө гэмтээж түүнээсээ болж татран өвчнээ халдвар авчээ. Өвчин нь хүндэрч ажил хийх байтугай явж сууж чадхаа байлав. Иймд түүнийг судлахаас өөр аргагүй болов. Өвчин хуучтай цор ганцаар бүсгүй төрлөх хоттой иргэн ирсэн ч орон гэргэж байсангүй. Тэр хүүгээ санаж битгэрч байлаа. Хүүтэйгээ уулзахын тулд галдж орохоос уцахгүй байсан бүсгүй хил давуулдаг хүмүүсийн дэмжлэгтэйгээр дахин хятад руу гарчээ. Тэр хүүгээ анхаарад бараг нүдэндээ ч итгэсэнгүй. Хүүгийнх нь хүзүү толгой битүү хар шавар шохоо олчихсан бүх биеийнх нь арьс хууларч байв. Тэр үнэхээр цочирджээ. Хүүд эрдэнэ шишийн соустай будаднаас өөр хоол унтгиж байсангүй. Хятадд үлдэх нь бидэнд аюултай байсан учраас Монгол руу гарахаар бэлтгэж эхэлсэн. Бид гэдг нь 10 хүнээс бүрдсэн дөрвөсгийн бяцхан баг байсан юм. Монголын хэлийг зарсан бид нар явганаар хил давах ёстой байв. Хил дээр байх торон гашаа руу би болон миний хүүгээс бусд нь авирч давж чадав. Гэтэл энэ үеэр хятадын цагдаагийн машин бидэн рүү ойртон ирж байгаа нь харагдав. Хэрэв би тэдэнд дахин баригдвал умард солонгос руу илгээгдэж хүүгээсээ өөр сална гэдгээ сайтар мэдж байлаа. Гэтэл энэ үеэр хаанаас ч юм хэн нэгэн бит хоёр руу гүйж ирэхэд хятадын цагдаа хэмээн бодож ингээд бүх зүйл дууслаа хэмээн бүдэг бадагхан төсөөлөгдөв. Тэрээр хүүг маань булаан авч мөрөн дээрээ суулгаад намайг хөтлөнгөө. Тэр хилийн торон хашааны төмөр утсыг тасалж Монголын хил рүү амжиж гарсан юм. Монголын хил дээр ийм тусалж хүү бит хоёрыг аварсан үл таних тэр хүнийг би ямагт сайнаар дурсан санаж явдаг. Монгол улс руу нэвтэрч чадсанаар бидэнд амьдралын айх аюулгүй шин зам, шин боломж нэгдсэн хэмээн чихэн дурсан өгүүлжээ. Тэрээр эдгвэ Их Британий Манчестер хотод ажиллаж амьдарч байна. Айл гэрийн амьдрал зохиож амбул нэмжээ. 2002 онд Дорноговын хилээр нэвтэрч Монгол улсад орж ирсэн хэсэг дөрвөстийн нэг нь Шим Сунг Соб байлаа. Энэ залуу 2003 онд бүгд найрамдах Солонгос улсын иргэн болсон. Тэрээр сэтгүүлч, утга зохиолчийн мэрэгжил эзэмшиж, хойд Солонгосын үнэн түүхийг өгүүлсэн хэд хэдэн ном хэвлүүлэн гаргажээ. Шим Сунг Соб нь өдгөө 36 настай бөгөөд умард Солонгосын өсөглөнгийн тухай инхүү бичжээ. Аав ээж хоёр маань хам хүн хотын намын хороонд ажиллаж байсан юм. Гэвч тэднийг нэг л өдөр намын эсэргүү тэрс үзэлтэн гэдгээр хөдөлмөрийн хорих лагерт аваачиж намайг 16 настай байхад хүүхэд асран хүмүүжүүлэх хөдөлмөрийн лагер руу дүүгийн маань хамт явуулсан. Тэнд очисон өдрөөс хойш би Солонгосоос оргож өмнөд рүү гарах бодол төрсөн юм. Дүү охин маань асрамжийн газар очиод сэтгэл санаагаар унаж удалгүй илэгний хорт автраар нас орсон. Би 18 нас хүртлээр асрамжийн газар хөдөлмөр эрхэлж байгаад дараа нь цэрэгт явсан. Тэр үед азар намайг хятадын хилийн застав дээр тавилаа. Солонгос тэр чигээрээ өлсгөлөнд автж байсан болохоор дөрвөсөд өдөр болгон хил зөрчинө. Дөрвөсөд хятадын хил рүү нэвтрэхээс өмнө л умард Солонгосын цэргийн суманд оногдож нас барна. Эсвэл хятадаас баригдаж ирээд хилийн цэргүүд застав дээр аимшигтай зодуулж тамлуулна. Эх орноосоо оруулсан гэдгээр хамгийн хүнд шийтгэлийг ногдуулдаг байлаа. Гэвч би оргох бодлоосоо ухраагүй бөгөөд 2002 оны 11-р сард хятадын хилд хүрч чадсан гэжээ. Шим Сунг Соб ганцаараа хятадаар дамжин явсаар Бээжинд очисон байна. Тэнд интернетээр харьцсаар өөрсгөө хойд Солонгосын дөрвөстийг олж уулзжээ. Яг л чихэн бүсгүн адил хятадын нутгийг сар гаруй явган тулсаар Монголын хилд орж чадсан цөөн хүний нэг ажээ. Түүний умард Солонгосын талаар бичсэн номонд хөдөө аж ахуйн бүс нутагт өлсгөлөнд нэрвдэж 10,000 гаруй хүн амиа алджээ. Хөлбөрч өгөхгүй тулд тэднийг бол шуухан хөөрээр хооллож хүүхдүүдийг хөнөөж бөөх хэрэг Солонгост хаасайгүй гардаг байлаа. Энэ бол бодит явдал. Хатуу чанга дэглэмтэй хүний эрх чөлөөг уландаа гიშгэлсэн хойд Солонгост өнөөдөр хүн хүнийхээ махыг идэх каннибализм дэлгэрч байгаа нь нууц биш юм. Хүнсний хомсдол өлсгөлөнд нэрвдсэн улсад эцэг нь аяг хоолны төлөө 2 хүүхдээ өнөөсөн аимшигт хэрэг гарч байлаа.
Ард иргэд нь өлсгөлөнд нэрвдэж байдал ийм дээрээ тулсан ч умардын залуу удирдагч Ким Чен Ун 2 удаа буужин хөөргөж их хэмжээний мөнгөөр тоглов. Ард иргэд нь фермер хөдөө аж ахуйгаар амь зогоодох хойд болон өмнөд Хуанхэ мужид өлсгөлөнгийн улмаас 8,000 гаруй хүн амиа алдлаа. Эрх баригчид нь жирийн иргэдээс хоол хүнсийг нь хураан авч дээр нь ган гажигт нэрвдсэн тул аяг хоолны төлөөх тэмцэл эцэстээ хүний амиар үнэлэгдэх хэмжээнд очоод байна хэмээн шим зохиолч бичсэн байдаг. Гэвч энэ талаар ардчилсан солонгосын зүгээс эрс няцааж манай улсад өлсгөлөн гуйламжлал байхгүй гэжээ. Умард Солонгост ажиллаж буй Asia Press агентлагийн нууц зурагчлагчийн Sunday Times санд мэдээлснээр хөгшин эр өлбөрч өгөхгүй тулд нас барсан ач хүүгийнхээ болшиг ухаж хүүрээр нь хоолжээ. Өөр бас төрсөн үрээ хөнөөж чамж итсэн хэрэгч гарсан байна. Өнгөрсөн оны 5 дугаар сард манай тосгонд нэгэн эр өөрийн 2 хүүхдээ өнөөгөөд тэднийг идэх гэж байгаад баригдсан. Түүнийг буугаар шүршиж цаазалсан. Нууц мэдээлэгч ийм мэдээлжээ. Түүний хэлснээр нэгэн эр их нэрийнхээ эцгүүд том охиноо хөнөөгөөд дараа нь хүүгээч мөн алдчихэ. Учир нь хүүн эцгийнхээ аллахын гэрч болсон гин. Их нэрээр ихтэн нөхөр нь бид олон хоног идэх махтай болсон гэсээр угтжээ. Гэвч ихнэрт нь түүний энэ байдал ихэд хачирхалтай санагдсан тул цагдаагийн байгууллагад хандсанаар тэд хүүхдүүдийнхээ биеийн хэсгүүдийг олж илрүүлсэн гин. Хойд Солонгос дахь Шоронгийн кемпийн сүлжээнд зурагт үзүүлсэнчлэн 22 кемп багтдаг аж. Тэдгээр 20 хангуудад нийт 50,000 гаруй хүн хоригдож байна. Тэдний мөрөөд бол хятадаар дамжин Монгол руу нэвтрэх бөгөөд боломжил гарвал энэ шоронгоос оргох оролдлогыг хийдэг.